одоо шарлалт явагддаг учраас гэдэг ээж нар дур мэдээд юм болгоод гэрээр шарлалтаа амжилаад ээж бас болохгүй. Яагаад вэ гэхээр шарлалт маань өөрөө цуснд арьснуудаар харагдаад гайг барагдаж байгаа нэ цуснаа 400 гэдэг тооноос дээшээ авах юм бол энэ маань тархинд эргэшгүй өөрчлөлт гэдэг тархины саас ажил үүсгдэг насан туршийн эмгэг рүү шилжиж байдаг. Тэгэхээр энэ эмгэгийг бол одоо дэлхийн аль ч улс оронд ангаах ухаан хэмжилж чадахгүй байгаа учраас энэ аюулыг бид нэр урьдчилан үзээд сэргийлэх бүрэн боломжтой учраас ээж аав хариуцлагатай байна. Заавал эмнэлгийн байгууллагт хүүхдийн шаардлагыг хэмжүүлж эмчлүүлэн хяналтанд байх ёстой гэсэн үг. Сайн бацгаана уу, намайг Үлзий гişиг гэдэг өргөн амарч газар төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн нэрийн амжилт мэргэжилтэй. За нийт төрсөн нэрийн 50-60% нэрийн шарлалт гэдэг зүйл ажиглагддаг. За гүйцэд хэлтэй төрсөн хүүхдүүдийн 60%-д нь дутуу төрсөн хүүхдүүдийн 80%-д нь нэрийн шарлалт явагддаг. За энэ явагдахдаа физиологийн шарлалт явагддаг байгаа. Физиологийн шарлалт буюу төрсөн нэрад ажиглагдаж болох хэвийн шарлалт гэдэг маань амьдралын 2-3 хоногтод эхлээд 10-аас 14 хоног хүртэл үргэлжилдэг. За энэ физиологийн шарлалтын үед бид нэр янз бүрийн эм тариа уух шаардлагагүй байдаг. За хүүхдээ арьс салж шарлалт үүснэ, нүдэн харагдах хэмжээнд шарлалт үүсч эхэлдэг. За тэгээд хөр хооллолт хасаргаанууд хийгдснээр шарлалт маань өөр аяндаа буудаг байгаа. Мөн эмгэг эрүүл шарлалтын үед болвол арьс салт эргээд шарлалтаггүй. За хэрвээ хүүхэд шарлалт бууж агаад буцаад шарлах юм бол энэ маань өөрөө эмгэг шарлалт болчихж байгаа. Тэгэхээр физиологийн шарлалт бол 2-3 хоногтод эхлээд 10-аас 14 хоногтод дуусч байгааг хэвийн гэж үздэг байх нэ. Эмгэг шарлалтын үед гэх юм бол эмгэг шарлалт маань өөрөө эмгэг шарлалтыг одоо нөхцөлдүүлж байгаа урьдчилан хүчин зүйлүүд гэж байдаг. За энэ маань өөрөө жирэмслэлттэй холбоотой, хэн жирэмслэлттэй холбоотой удамшлын хүчин зүйл байж болж байна. Мөн зарим эрэгтэй хоол босруулах замын гач хөгжлүүд юу үед байж болж байна. Мөн их хүүхдийн цусны бүлгийн үл тохироо, нэраа хүүхдийн цус задрах өвчин, за глюкоз 6 фосфатазагийн дутагдал гэх мэтчлэн маш олон эмгэгийн үед одоо нэраа эмгэг шарлалт явагдах боломжтой байдаг. Тэгэхээр энэ эрүүл шарлалт, эмгэг шарлалтыг хэрхэн яаж ялах юм бэ гэхээр энийг эмнэлгийн байгууллагт одоо шарлалтыг нарийн хэмжүүлж тодорхойлсноор бид бүхэн ялгах боломжтой байгаа. Арьсны өнгө шарлсан болгон эмгэг байх албагүй. Мөн арьсны өнгө одоо нэмгийн шар гайгүй харагдчихсан да яагаад ийм болчихоо гэдэг асуудлууд ээж дүндээ хардаг шүү дээ. Тэгэхээр хүн болгоны өнгөнийг ялгах ялгамж өөр байдаг учраас одоо болвол нь төрөх амарчих газрууд бүгд одоо шаардлагатай хэмждэг аппараттай байгаа. Тэгэхээр төрсний дараа 1 хоногтод шаардлагатай эхлэх нь 2 хоногтод эхлэх нь 3 хоногтод эхлэх нь амарчих газар болон одоо шаардлагатай болвол нь хэмжиж өгөө гаргаж байгаа. За нэраа хүүхдийн шаарлалт дээрээсээ буюу нүүрнээсээ эхэлж шаарлаж эхэлдэг. За нүүрнээсээ эхлээд хүүхдийн арьс шарлаад эхлэх нь шүү дээ, тэгээд нүүр шарлалаа, цээж шарлалаа, дээд мөч шарлалаа, хэвлэл шарлалаа, хөлийн ур шарлалаа гэж явагддаг. За шарлалт физиологийн шарлалтын үед эм уух шаардлагагүй гэж хэлсэнтэй тэр үед болохоор доороосоо эхлээд шарлалт маань буугаа явдаг байгаа. Эхлээд хөл шаргуу болно, дэшегээ арьс гэд хамгийн сүүлд нүүрний шар арилдаг байгаа. Эмгэг шарлалтын үед болвол гарын алга хөлийн ур шарлалдаг. За энэ маань хүүхдэд шарлалт их хэмжээтэй байна. Нөгөө аюултай түвшин руугаа ойртож байна гэдгийг хэлдэг шинж тэмдэг учраас ээж аваад маань гарын алга хөлийн уулыг нь бас маш сайн шалгаж авах шаардлагатай. Мөн заавал хэмжүүлж авах шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр ээж нарын хооллолт бол шарлалттай зайлшгүй холбоотой байдаг. Тэгтэл ээж маань өөрөө хөхөхгүй нэмэлт тэжээл юм уу тийм зүйлээр хооллоод авах юм бол хөхөхгүй одоо хоошлох тусам хөхний сүүнд өсгөө орох процесс алдагддаг. Ингэснээр хүүхд маань нөгөө чадахгүй байна гэдэг зүйл яригддаг. Ер нь бол ээж нар маань хүүхдээ эхний өдрүүдэд бол хүссэн цагуудад нь сайн хөхүүлж сүү оруулаад задлах тоолонд буюу 7-8 удаа байхыг хэвийн бас гэж нэрлэж байгаа. Хэрвээ таны хүүхэд 7-8 удаа буюу задлах тоолонд байгаагүй зунгагын солигдохгүй удаад, ногоон баастай удаад, хар зунгаг нь 2-3 хоног үргэлжлүүлж гараад ах юм бол таны хүүхэд сайн чадахгүй байна гэсэн. Шарлалт үүсгэж байгаа билирубин гэдэг юм маань өөрөө 90% нь баасаар 10% шээсэр гадагшилдаг.
Тэгэхээр хичнээн сайн ийм уусан ч гэсэн хүүхэд байхгүй бол яах нь вэ? Шаардлага маань арилахгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр эмээ уулгын хажуугаар нь мөн физиологийн шаардлага хэвэн явагдуулж дуусгахын тулд тэр хүүхэд цаттлаа хооллоод сайн бааж ах хэрэгтэй гэсэн үг байна. Шарлалт гүнзгийрээд одоо цаас ажилт үүсэл гэдэг бол нэраа 28 хоног дотор бол бид нэр одоо мэдрэлийн талаас те 100% онш тавиад энэ хүүхдэд цөмөн шарлалт гэдэг зүйл үүсчлээ те цаас ажил үүсчлээ гэдэг 100% юм бол тавьдаггүй. Яагаад гэвэл нэраа хүүхд өөрөө одоо зовоороо хэлж чадахгүй. За ээж аав нарын ажиглаж чадах шинж тэмдгүүд гэх юм бол хүүхэд хөхөө хөөхгүй хөхөндөө дургу болно, унтаарна тий одоо хүүхд үлгийг задлахад сайхан чөлөөтэй сунаагаад уйлаад одоо мөчтөө өөртөө татаад эрүүл хүүхд бол үлгийг задлах тоолонд л уйлж идэг тий хөхөө цагтаа сэрэл хөгчөдөг энэ шинж тэмдгүүд байхгүй болно. Тэгэхээр энэ маань өөрөө одоо миний цусан тагшаар ингээ хитрхийн өндөр болчлоо цаас ажил үүсгээд байна гэдэг өрмөц шинж тэмдэг байхгүй. Яг л адилхан эмгэг шаарлалт эхэлж байгаа. Өшөө цаашлаа тархин цус харавж байгаа. Нэрэн бусад эмгэггүйтэй ялгаан онцлоод байх тийм шинж тэмдэг. За ийм шинж илрүүл эмнэлэг дээрээ гэсэн ийм шинж байхгүй учраас ээж аав нар маань хүүхд эрүүл хүүхд бол нь ерөөсөө одоо 3 цаг тутам тогтмол сэрж хөөхөн үлхийг задлахад идэвхтэй мөчтөө хөдөлгөөд чөлөөтэй сайхан уйлна, арсалт нь ягаан байх ёстой, ямар нэгэн зовиоргүй байх ёстой. Тэгэхээр энэ шинжтэй байдал эрүүл эмгэг байдлыг л ээж аав нар маань ялгаж сурна. Тэгэхээр ээж нар маань бас ээжээсээ асууч, ааваасаа асууч, саяхан төрсөн эгчээсээ асууч. За энэ ээжүүдийн группт ийм бичсэн байна. Энэ зөвлөгөө гэхээс илүүтэйгээр та амарч газартаа гол амарч газрын эмч сувлагчаасаа гэртээ гарсныхаа дараа өрхийн эмчээсээ өрхийн сувлагчаасаа за мөн эргэж ирээд одоо амарч төрс одоо 1 2 3 дугаар амарч газар тэ хаач төрс хамаагүй амарч газраас очиод хөөхүүлэхээ хүртэл зөвлөгөө авах боломжтой. Тэгэх юм бол бид нар энэ эмгэгээс сэргийлж чадах гад байна. Тэгэхээр энэ бол бүр ингээд цаг зав гараад зориулаад би хөхөө зөв хөхүүлж чадж гэнэ үү гэдгийг одоо бүр асуугаад мэдэж аваад гарах юм бол танд болон таны хүүхдэд маш их ач холбогдолтой гэсэн.